За юу тэгэхээр хэдүүлээд beginning of the end буюу төгсгөлийн дараах эхлэлийн CS2-ын дараагийн мартар уулзаад бэлэн болжээ. Бичлэг хийсэн лайк болон subscribe занчсан ёсоор заавал дарах нь хууль. Харин одоо миний хэлж байгаа зүйлийг мэдж байгаа хүмүүс ч байгаа мэдээгүй хүмүүст нь хандаж үлгээд манай сайт маань өөр ингээм аппликейшн тавьсан байгаа. Тэгээд зөвхөн аппликейшн маань Android үйлдвэрлэлийн системтэй гар утсан дээр гарсан бөгөөд Play Store руу ороод зурагт ном гэж латинаар юм уу кириллээр бичээд хайхад аппликейшн маань гараад ирэх юм байгаа шүү. Тэгээ бүр амраарна гэж бодоод яг одоо description хэсэг дээр аппликейшн татдаг линкийг нь барьж уулжээ. Тэгээд манай Android үйлдвэрлэлийн системтэй сонсогчд маань description хэсэг дээр байрлуулсан холбоосоор ороод шууд аппликейшн татаарэ. Хэрвээ одоо манай iPhone барьдаг хүмүүс одоо мэдээж яах вэ? Manga.cg мэн зурагтномцыг.com зурагтномцыг сайт гэсэн холбоосоор ороод уншчихгүй юу? Өөр нь хэлээд байгаа юм байхгүй учраас шууд цуврал руу гарцгаая. За өмнөх хөрт дээр манай хүнийг ямар бэлтгэл хийж ирснийг та бүхэн санаж байгаа бах. Манай хүнийг арай илүү бодиттой дадлах хэлэх тулд урд нь тестийг барьцаалагдаж байгаагаар дууснаа та. За тэндээсээ өргөжлүүлцгээе. Манай хүн харангуйтаа шууд л нэлээд уурлал сандарсан өнгө аястайгаар статик чөлөөлөлт буюу өөрийнхөө байгаа чадлаараа өнөөх барьцаалсан хүн рүү дайрнаа. Ямартаж тест яг барьж байсан гарыг нь голоор нь завчаад унгах үед нь өөрийн хамаг хүчээр арагшаага төлөхтэй нөгөөтг нь өөрийнхөө тасдуулсан гараа ургуулж авангуудаа манай хүн рүү эргүүлээд хүчтэй шидэн дээрэлтийг хийхэд ямар тач өнөөдхийг нь өөрөө хамгаалж чаддаг боловч нэг илэрхийн тест яг онхын даван дээр нүцгэн гараараа өнөөхийг нь барьж авахд нилээн хүчтэй дэлбэрэлт үүсэж байгаагаас харахад энэ бүр тоглоомчгүй хамаг хүчээр манай хүн рүү дайраад байгаа юм шиг байгаа. Дэмуртай саяны тезийг аврах гэж манай хүн өөрийн сэлмээ доош нь унгахтаа зэрэгцээд өнөөх нь яг манай хүнтэй тулж ирэхэд вэрийн гэж орилдог. Дэмэдэш вэрийн буюу нөгөө манай хүнийг дасгалжуулж байгаа нөхөрчин энэний цаана орчихсон байгаа юм байна лээ штэ. Тэгэлтэй чи их хурдан болоод мэдчихлээ. Би чамайг энэ байдлыг яаж аргалахыг чинь харах гээд жаахан өргөтүүлэх бодолтой байлаа. Вэрийн энэ хараас тодорхой. Надад төлгөц өгөх гэж ингэхүү гэж найдаа. Яаж бэлгэлээс төлгөц авдаг юм те. Зөв бүсээр зааварладаг гаргууд энийг үү. Доод энэ та нар нэг ингэж тэгдэг юм уу? Үгүй ээ. За юу шээ. Чиний ойлгомжгүй сарайны хувирлыг тооцвол би чиний төлөө л үнийг хийсэн. Өөрийнхөө байгаа байдлыг хардаа. Чи хэл бүнжгийг аврахын тулд бодлогогүй үйлдэл хийж ихэнх энерги өрчглээ. Манай хүмүүс хариулахдаа өөрийгөө алдаа гаргасан гэдгийг мэдээж байгаа ч гэсэн надад өөрөөсөө илүү тавьдаг хүмүүс байдаг юм аа. Тэрний нэг нь одоо Теся гэж хэлжигдэг. Тэгээ одоо тэний хүн биш Теся хоёр нэгнийхээ хайр сэтгэлийн холбоотой айгүйхэд манай хүн ит сандраад одоо хөгшөрж өгч ш тэ хайр сэтгэл хэрэгэнгот одоо жоох хөгч ингээ балараад байгаа байхгүй. Дэмөртэж одоо энэ вирийн нь газар шороог ашиглаад өөрийнхөө хөссөн төлөв байдалд ингээ хувиргаж чаддаг юм байна л та. Би ганцаараа бүх төрлийн зохиолын үзэглийг бий болгож чадана. Би ихтэй бүх зүйлийг хийж чадахгүй л те. Би хөрсөөр усны шин чанарыг дөөрөлгөн хийж чадахгүй. Нэрин чи яаж энэ бүгдийг хуурамчдгийг мэдсэн юм. Би жаахан тавьжлахын дараа тэр хоёрын эргэн тойронд газрын маана хэсгүүд хэлбэлзэж байгааг анзаарсан. Тэд үнэхээр бодтой байсан ч гэсэн Басилик Тесяг Итофост чирж авчирна гэж байхгүй. Ингээ одоо угаасаа л Теся юу гэж энэ чи ирэхвтэй тэгээ тэнийг юм шиг гэдэг. Нарт төрийн сэтгэж байгаа юм чи. За. Доод-өгнүүд асуураа нарын хийдэг манааны орлогын төвшөнд хүрэх боломжгүй өгчөө. Буюу тэр цаагаараа би ингээ яг та нарын төвшөнд очиж чадах уу гэж дахин асууж байгаа байхгүй юу. Тэгээ энд нь хариулахдаа манай хүн бол мэдээч доод нэгний хувьд доод нэгэн. Тэгээ ер нь боломжгүй гэдэг зүйл жирэн би итгэдэг юм аа. Яах вэ? Итгэхэд бэрхээ. Ягаад тэгэхээр одоо манай Артур чинь 4 элементийг эзэвчтэй. Тэгээд 4 элементийн шинж чанар маанаг ингээ манай хүн ашиглаж чадж байна гэдэг нь эфирийг барьж авах, эфирийн урсгалыг олоход хамгийн том төлөв зөвхөн. Тэгээд яаж яхад эн чинь гажигтай амир гоц авьяастай байгаа байхгүй юу? Тэгээд одоо манай хүн чинь тийм болохоор ер нь наадхандаа чи санаа зовд хэрэггүй. Чамаас би их юм хүлээхгүй ч гэсэн чамаас бага юм хүлээхгүй. Буюу чи бол угаасаа ингээд энэний цаана гарч чадах магадлалтай хүн шүү гэж манай хүнд хэлдэг. Дэсашиг өргөжүүлж хэлэхдээ манай хүн хүртэл одоо бүр асуур анрын үр хойчийг одоо өөрийнхөө холбоотон болгочихсон шүү дээ. Холбоотон аратан одоо чулуунаг яриад байгаа. Хөө минь чиний бүх зүйл бусдаас ондоо байдаг юм. Асуур нарт хүртэл ийм их аз болон авьяас байхгүй. Та намайг ингэж хадгалж байгаа баярлалаа. Бидний дараагийн төлөвлөгөөнд яг юу вэ? Тэрнээс өмнө чи надад гол ашигладаг гараа өг.
Нэмэдэж юун гарваа инээдэрэ гэсэн чинь нийгэм чулуу гаргаад ирдэг. Дэн чулуунд юу н ямар өрөвтэй вэ гэдгийг би товчхон тайлбарлах юм бол энэ чулууг манай хүний гар руу хийгээд тэгээд энэ чулуу нь манай хүний гарны үйлдэл тэгээд бүх зүйлийг нэгж ажиглаж байгаад энэ нэг зэвсэг болох юм шиг байгаа. Замартаж одоохонд энгийн хэлжгээ цаашдаа илүү тодорхой болно. Тэгээ манай хүн цааш нь дахиж шилдэгнэ болохоор дайн ер нь удахгүй эхлэх гэж байна. Бидэнд ямар цаг байхгүй. Гэхдээ энэ саяын хийдэг зүйл нь магадгүй 1-5 жилийн хугацаанд зэвсэг болж гарах учраас хоёуланд нь хийх юм зөндөө байна гэж хэлдэг. Тэгээ манай хүн болохоор юу вэ? Уг нь дайн чин 2 жилийн дараа эхлэн та ихтэй яагаад ингэ бидэнд цаг байхгүй гэдээ ингэж амар төгшөөд байгаа юм бэ гэхэд хөө минь. Тэдний бүх харим одоохондоо ирээгүй байгаа ч гэсэн дайн аль хэдийн эхэлж гисэн. Тэгээ Артур болохоор дайн хараахан эхлээгүй байх хэвээр Винцен надад 2 жилийн хугацааны дараа эхлэнэ гэж хэлсэн шүү дээ гэхэд хөөмн дайн ийм л байдгийг. Та мөлхийн аргагүй шүү дээ. Артур улгаачин энийг сонсон тариудаа дайны талбар руу явхаар дайрнаа. Тэгээд мэдрэл муутай юм шиг угаасаа одоо урдаа байгаа асуурааныхаа бэлтгэлийн хүчийг нь хүртэл даахгүй байж одоо тэнцээ очиж дайнд ороод идрээс хүчтэй асуураа нарт тулалдахын гэрээ юмддаг гэж хэтрүүлэгтэй харуулгаач. Замуртаа дөрмийн дагуу нөгөөдөг чин ардаас нь бариад авнаа. Тэнгүүтээ тэгээд яана гэж. Өөрийгөө хадуур дагалуулах юм. Би тэдэртээ нүүр тулгаан тулалт ихпэрийн бөмбөлөг ажиглаж хэдэн сарын турш бэлтгэлт хийсэн. Намайг тийх гэж л энд авчирсан биз дээ. Тэгсэн ч гэсэн наадах чи юусоо хангалтгүй. Чи одоогийн энэ байдалтайгаа баарлагтаанд арай хийж үзэлцэн. 1 жил. Надад 1 жил л өгчих. Миний тусламжаар чи Декатенд ялах боломж бий болгоно. Одоо мэдрэл хүрчин одоо арайч яваад өгчихгүй байлгүй дээ. Одоо 1 жилийн чинээ үлдээд өргөцүүлэн бэлэглээ хийгэр болж байгаа юм. Зөргөл солиодоход Эльфийн хаан тулсад байгаа Тэс яруу шилжнэ. Тэнцээ Тэс я өвөөдөө хандан би дайнд оролцмоор байна гэж хэлдэг. Дэ яг юугээд дайнд оролцоно гэд солиороод байгаа юм бэ гэж Верион хариулахад нь ардаас нь асуураа хүртэл тиймээ чи юусоо дайнд ороход бэлэн биш байгаа. Юу гэж чамайг дайнд оруулах вэ гэд Декатинд болж буй дайнд бэлтгэж байгаа энэхүү баг салаагаа Декатинд бүрдүүлж байгаа гэдгийг бид нар мэдэж авна. Тэгээд Тэсшя уурандаа гараад явахад нь ард нь үдэж байсан өнөөх асуураа нь өвөөд нь хандаж хэлэхдээ Тэсшяг дайны талбарт оруулах нь угаасаа буруу шийтгэв. Хэдий бид нар Артурыг Этофоста хэдэн жилийн турш бэлтгэлж сэтгэл зүгийг бэлдэж байгаа ч гэсэн хэрвээ Тэсшя дайнд оруулах юм бол Артурын сэтгэл зүйлд нөлөөлөх нь ойлгомжтой гэж хэлнэ. Одоо мэдээж манай Артурын хувь Тэсшя чинь хийснэ чухал хүн билээ дээ. Тэгээд одоо тэр чухал хүн нь дайнд энэ айхтар дайнд одоо оролцсон нэхээр мэдээж дург үзэж дайны үр дүнд нөлөөлөх нь ойлгомжтой гэж үзэж байгаа юм байлээ. Өнөөх өвөөгөөсөө уурлан гарсан Тэсшя чинь 2 цэргийн өмнө очиход гүнжүү. Та энд ямар ажиллаар ирэв? Хаалга онгойлгоод өгөөч. Намааг уушлаарай. Бид Верион камалагч болон алир хийснээс хинэгэн гарах талаар тушаа сонсоогүй. Хаалга онгойлго. Гэхдээ хажууд нь цаска хурж ирснэ. Тэр надтай хамт явж байгаамаа гэд Тэсшяг дагуулж гарахаар болно. Ямартай шалган онгойлгоод гарахтан шилжих хаалган дээр нэгэн хүн зогсоод манай хоёрыг хаашаа явах вэ гэхэд Этистийн хот руу гэж хэлнэ. Тэсшя хэлэхдээ та өнөхөр намайг харахтай бэлтгэлтэй байна уу гэхэд би саяхан Кейтлийн гүнжийг дасгалжуулж байгаад хурж ирсэн. Боёо одоо Декатенд байгаа хамгаал язгууртан хүчрэх хүмүүс нь дайнд бэлтгэл хийж байгаа юм байна лээ. Этистийн Сапены хүмүүсийн хот байсан. Одоо Эльфийн хот болон ард тацраагоос айлгуулах холуулахын тулд тус хотыг твийн баруун далайн эрэгт барьсан хичээл дээр заасныг санаж байна. Одоо ард тацраагийн олон янзын газар тулаан болж байгаа. Этистийн тулнаас хамгийн хол хот болохоос гадна 3 тал нь далаагаар хүрээлэгдсэн болохоор хамгаалахад төгс тохирно. Жилийн өмнө олон нийтэд дайны талаар зарласан. Гэлэдэр хаан хотын барилгыг нурааж Алькариагийн эсрэг хамгийн сүүлийн хамгаалтын бүсийг барьсан. За тэгэхээр хөөрхий яалтчхүү дайн эхэлж гисэн юм ажамуу. Манай хоёр сонсныхаа дагуу ямартай Житесний хотод хүрээлэгдсэн байдаг бүгд энэ чинь битүү хараалх хамгаалалт байдаг ба Цаска манай хүнд хандан сэлмэ гаргахад бэлэн байгаарай буюу ерөн л бэлтгэлтэй байгаарай гэж хэлнэ. Та гэхдээ надтай хамт байгаа үстэй. Бас энэ хот бүх тулаанаас хамгийн хол газар. Дайны үед цаг ямагт бэлгэлтэй байх хэрэгтэй. Тэгээ ямар ч тааш Глейд рүүд буюу Сапены хаан улсын Глейдрийг ахандсан бэлгэл ямархуу байна гэхэд Куртус буюу өнөөх банд нь эрэгтэй нь
Бэлтгэлийн үйл явц нь нэлээд таархан байгаа ч гэсэн Кейтлийн гүнж бол яалтчгүй гоцаавьяастай юм билээ гэж хэлдэг. Ийд яг Кейтлийн гүнж хэдий гоцаавьяастай байсан ч гэсэн Артур гэдэг хулгайч чинь бол дийлдэшгүй мангасаа. Үгүйс түн шиг гажигтай авьяастай хүн байхгүй гэж Саска хэлдэг бөгөөд өөр нэг бүр кейс нь одоо Артурыг асуура нартай бэлтгэл хийж ин гэдэг үгийг сонсоход л манай хүнийг ямархуу төвшөнд явдаг ямархуу төвшний хүн бэ гэдэг яг ганцхан биелгэж чадна гэж Саска хэлнэ. Синти Гуцкай багш Декатаны баруун жигүүрт байгаа гэж өвөө нь хэлсэн юм байна лээ. Тэгэхээр дайны талбартай хамгийн ойр байгаа бөгөөд хузал одоо дайнд оролцож байгаа байлээ шүү дээ. Одоо манай Гуцкай захирал. Тэгэхээр та нар одоо энэ дайны талаар одоо тодорхой ойлголт одоо байгаа байлгүй дээ. За дахиад сүүлийн үедээ та нартай нэг хэлэхэд манай хэд яг ямар хүнтэй тулдаад байгаа юм бэ гэхээр би өмнө хэлчихсэн надаа Агноро Виритрачин Алкора ТV хэдийн эзлээд тэгээд Декатын ТV одоо ингээ эзлэхээр санаархаж байгаа. Тиймдээ баг багаар Декатын ТV туршилтаар ингээ хийсэн биетүүдийг нэвтрүүлээд тэгээд сүүлд нь энийг нь Декатын ТV-д мэдгснээр эдгээр хамгаалалтанд ороод байж байхад нь одоо манай хүний тэнцээ бэлтгэл байж байгаа хогоор Декатын руу Алкара ТV-с дайралт цавхилт өгсөн болж таарж байгаа байхгүй юу? Тэгээд хэдийнтэй ахилч гисэн. Өөрөлдөө нэг зүйлийг хэлэхэд одоо энэ байгаа хугацаанд нь Синтея Гуцкай захирал дайнд болж байгаа бүхий л мэдээллийг манай хэлэд олгож байгаа юм байна лээ. Алтер буюу одоо Декатын ТV-д үйлдсэн өнөөх асуураач нь одоо энд байгаа манай хэдийг удирдах генералын үүргийг гүйцэтгэж байгаа шүү дээ. Тэгээд яжхан дайнаас нь болоод манай Тэсши болон өвөө хоёрын хооронд нэлээд асуудал үүсчихсэн ерөн жоохон маргаантай байгаа. Ууг нь бол манай Тэсши хүчгүүтэн дайнд оруулахгүй байгаа юм биш. Учир нь юу гэхээр манай Тэсши чинь тэр Сафины хаант улсын глейдерүүдийн ах дүүсээс хамаагүй л хүчтэй. Гэхдээ хамгийн гол шалгал нь энэ дайны гол дүр болох Артурын сэтгэл зүйд ямар нэгэн хор хөнөөл одоо учруулахгүй тулд дайны үр дүнд нь нөлөөлж магадгүй гэсэн үднээс л манай Тэсши яг төрх юмдаг дайнд битгий оролцоо чи зүгээр Артурын санааг зовхгүйгээр тайван аюулгүй газар байж бай гэсэн зорилгоор одоо манай Тэсшиг дайнд оролцуулахгүй гээд байгаа байхгүй юу. Тэгээ мөн одоо нарын хаан хатад өгсний дараа одоо нор бослог гаргасан болж таарна. Учир юунд бослог гаргасан бэ гэхээр одоо мэдээж хаан хатад хоёрыг нь үхчихсэн юм чинь ядчихтан дайн эхэлчихсэн юм чинь Алдир гээд одоо дээрх одоо хитэн Сапины хаан Элтийн хаан Алдир гээд энэ хідэн хүмүүс л одоо энэ Декатын ТV-д хэржигтэй захирагдаж байгаа байхгүй юу. Үүнээс нь өөртөө тусгаар тогтнолоо зарлах одоо тусгаар болох бие даасан болох гэж бослог гаргасан юм байгаа. Тэгээ мөн бие даасан хотуудыг хүртэл өөртөө зэрэг хүчээ бэлдээч өөртөө ингэж гээд өөрөөлөд дагаад нь өвөө нэг стрессдэж байгаа юм байх уу. Явдаж ингэхүү бодлогосоор явж явахт нь генерал хажуулаасан нэг хүн манай хүнтэй мөрлөлтөөд газар унаад өгтөн Тэсши өөрөө мэдэлгүй өнөөгөр өвчин сэлмээ талаахт нь ашгүй азар Эмилиг их манай хүний танд нь ууш таарна. Тэгээ баахан бичүүгээрэнт барай явж явахт нь хааш явж байгаа юм бэ гэхэд Гедеон багш зөвлөл рүү сэлмний тусламж хэрэгтэй байгаа талаар хүсэлж явуулсан бөгөөд энэ хүсэлтийг нь аваад явж байгаа юм байлээ. Тэгсэн Тэсши хамт явъя гэж хэлдэг. Тэгээд ямар ч хамтдаа явдаг бөгөөд хамтдаа явж байхдаа нэгнийхээ байдлыг асуухад одоо Гедеон гээд нөгөө Декатын ТV-ийн хамгийн хүчрэг эрдэмтэн инээдэрэ гэдсэн профессор чинь энэ Эмили гээд байсан Сайрус сургуульд хамт сурж байсан хүүхдийг нь доороо ажиллаж байгаа байна лээ. Тэгээд одоо та хэдийг санаж байгаа гэж надгийн хэрвээ санаж байгаа бол нүдний шилт маань Сайрус сургууль болсон үйл явдлаас болоод нөгөө нэг масктай нөхөрд барьцаалагдаад явдаг штеп. Тэгээ одоо хүртэл манай нүдшилээ сургаггүй байгаа гэдгийг мэдж авдаг. Цааш өргөдөл ямар тааж энэ хоёрын туршилт хийж буй профессорын өрөө рүү яваад ороход нэлээд өмхийн үнэр үнэртэй бөгөөд энэ өмхийн үнэр биш ээ. Олон төрлийн минерал болон орцуудыг энд нэг бол хайлуулдаг. Эсвэл цэвэршүүлдэг юм. Өнрүүдийг нь хоорондоо яолох гэдэг хэзээ болчихдаг. Дэрдээ цаана нь манай Гедеоны ажилтаа загнаж байгаа хоол хадах бөгөөд ямар тааж манай хүнд гарч ирснээр шууд л өнөө цаасыг нь олж хараад генерал би зөвлөх рүү албан ёсны хүсэлж явуулчихсан байна. Та энэ дэр ч гэсэн юм чинь надтай хамт явах нь илүү хүртэнтэй байх. Гедеостой ойр тарагдаж үзэгдээгүй сайхан царай байх чинь бид хаашаа явах вэ? Аратны цорхон хойд хэлд болох зүүн эрэг рүү яв. Хэлсдийн дагуу манай хэд замдаа гарan зорсон газартаа хурж ирэхэд нэгэн усан онгоц байдаг бөгөөд энэ усан онгоцыг нь харангуйтаа шууд л нөгөө манай хүний ажиллаж байсан усан онгоц нь юм уу гэхэд биш болж таарна.
Тэгээ биш мөртлөө яагаад ингээ усан онгоц гараад ирсэн дэр манайг нэлээд гайхаад одоо энэ усан онгоцыг нь танахаар хамт сэлэм дагуулад ирж байгаа юм байна лээ штэ Гедеон ч. Тэгээ ер нь бол манай Гедеоны ажиллаж байсан Декатос гэх хөлөг онгоц байснаа та. Тэр хөлөг онгоцыг уг нь хийж байхтай зэрэгцээд энэхүү хөлөг онгоц нь гарч ирсэн гэхээр ер нь Гедеоны ажиллаж байсан хөлөг онгоцны бүдүүр зураг задарсан болов гэд ярилцдаг бөгөөд ямар тач энэ хөлөг онгоцон дээр нь ямар ч нотлох баримт байдаггүй. Нэмэдэггүй одоо тэгээд яг яасан байгаа энэ хөлөг онгоцнууд байсан хүмүүс юм уу эсвэл гадны нэг үнэн ямар тач тонсон гэдэг нь ойлгомжтой байгаа нь мэдэгддэг учраас манай эдийн толгойг нэлээд эргүүлнэ. Эдийн мэдээж хэдий толгойг нь эргүүлсэн ч гэсэн энэ хөлөг онгоцыг хараад нотлохоор төвлөдөггүй. Тэгээ хин суусан байтугай бүр энэ хөлөг онгоцыг яаж хийсэн талаар ч ямар ч мэдээлэл байхгүй байгаа бөгөөд Декатосээс хүртэл хараад байхад шал өөр бүтэц материалуудыг ашиглан хийсэн болохоор энэ яалтчгүй Декатийн твийн хөлөг онгоц биш. Декатийн твийн хөлөг онгоц биш гэхээр мэдээж ойлгомжтой Алкариагийн хөлөг онгоц болж таарж байгаа байхгүй юу? Тэгээ хөлөг онгоцонд мэдээж юу хийдэг вүлээ? Маш олон дайны бараа өртөөд хүмүүс цэрэггүүдээ Декатийн тв рүү энэ хөлгөөр дамжуулан зөөж байна гэд дайныг илүү хуцтмал байдалд оруулж байгаа юм. Зөрөлдөс солиход ямар та саяны мэдээр хийдээ ингээ эльфүүдийн чихэнд хүрчээ. Түүнээс нь шууд бол хурлын тамхи руу шилжин бүхэл өдөрлөхүүд манай Гедеоныг ямархуу зүйл орсон талаар нь ярилцдаг бөгөөд манай Гедеон баттай мэдээлэл биш гэсэн ямартай ч энэ бол Декатийн твд хийгээгүй нь ойлгомжтой байна. Учир нь юу гэхээр манай Гедеон чинь өөрийнх нь хөлөг онгоц нь бол маш том бүтээл байсан. Тэгээ хөлөг онгоцоо хүмүүс гайхуулахын тулд өөрийнх нь гарын үсэг мөсгийг үрдэл зурж байсан юм байна л дээ. Эсвэл тэр гарын үсэг нь хүртэл байгаагүй мөн өөр материал байсан гэдэг үгийг нь сонссон нөгөөдөл чинь бүгд л шоконторж баламгдаж орхино. Тэнтэн Сапины хаан шууд л хараалт. Бүгдийг нь хараалт. Тэвэн бай. Тайвшир гинэ. Чи сая Гедеон хэлсэн үгийг сонсоогүй юм уу? Намайг уучлаарай. Манай дайсан тулааны усан онгоцтой гэдэг имэдэд би лав 50 байж чадахгүй. Тэгэд далаагаар хитэн 100 биш ээ. Хитэн мянган шидтэн болон цэрэг зүг чадвартай. Тэд нарыг хараатын цоорхон гиндангаас илрүүхэд асуудалтай байхад одоо бүр хангалттай. Баяра. Чи энэ тал дээр ямар бодолтой байна вэ? Би Декатосын хийсэн ажлын талаар мэдэхгүй ч артефакт хийж тэ санал нэг байна. Усан онгоцон дээр тийм нотлох баримт хүртэл хангалтгүй байсан гэдэг нь үүнийг баталж байгаа. Энэ өөр хөл яах вэ? Бидний зэргийг хуваалгаж арга тасрахаас холдуулах бодлого байвал яана. Хэрв Алкари манай зэргийн хүчийг хуваалгах зорилготой байсан бол тэд усан онгоцны баруун дээд хэсэгт орхих байсан. Бид тэд нарт өөрсдийг нь дайрах гэж байна гэж бодогдуулахын тулд тэгнэ. Дайны байр байдал байнга л өөрчлөгдөж. Ямар ч тач бид усан онгоцыг нь олсон гэдэг нь гайхамшиг шүү. Одоо гол нь энэ нэрстэл гаргахаар үн цэнтэй байж чадах. Тэр Алкаригийн нэр нь Синти явлаа. Хүмүүс нь хараатын зорхон гүнд багаар айрам цогцолох гэж ордож байгаа гэсэн бодолтой байсан. Гэхдээ үүнийг Виретрагийн цорын ганц бодлого гэж бодох нь тэнэг хэрэг. Бидэнд хоёр айрам зэргийн дараалтад бэлтгэс өөр сонголт алга. Одоо өдөртөгчгүй байгаагаас болж бидэнд цэрэг болон шидтэн дутагдж байгаа. Алж юмар хэл. Та хоёр дараагийн одоонуудын хаант улс руу явахдаа бидний хамт авъя гэж. Бид хот баруун эрэхтэй хамт бичлэх хэрэгтэй. Түүний зөв. Бид энэ танд ялмаар л байвал одоонуудын тусламжийг авах хэрэгтэй. Яаж яах нь одоонууд хүртэл яг нэг өдөртөгчшгээ таарсан нэг гүлгийн энтэд байгааз нэг одоо л ахгүй те нэг тархинаас өсөх юм хайш. Алкари толгоор зэргүүдээ зөөхсөн онгоцтой байж. Тэгээд бүр тэхээс тэднийг нэгийг болох гэж. Хоёроо тэсийг авчулсан да сэтгэл унчгаж чадахгүй. Үүнийг хэлгээд тэс цайзас гараагүй ууцсанд би гайхаж байна. Яа ингэ боловсроо байж утсан гадаас нь тэс Вайра буюу Цаска намайг дуудуулаа гэж орж ирлээ гэхэд тэмээ хонгор байна. Гиснэ
тестчаад бичлэг үзүүлдэг бөгөөд 5 хоногийн өмнө болсон дайны бодит бичлэгийг харуулхад тэнцэн нэрнгэсээ бүр цуссан тулаан болж идэг ба энэ бүх зүйл нь өвөөгийнх нь буруу гинэ. Учир нь өвөөг ихээр тэднэрөө 400 зэрэг явуулахад 200 зэрэг нь амиа алдаж 20 шидэн нь үгсэн талаараа манай хүнд хэлдэг бөгөөд ядж яхад нь дээр байгаа удирдагчид буюу энэ хийдэн тэднийг гяндан руу ороо гэсэн чинь бүгд нас барсан гэж хэлнэ. Дөнгөж эхэлж явахад би ял ятийн өөрийгөө хизээч уушлах гараг үзүүл болон сонголтуудыг хийчихлээ. Чамаг танд их хөв нэмэр оруулна гэдгийг мэдсээр байж. Өвөөгийн чинь хувьд би чамаг аюултай зүйлээс хол байлгахыг хүссэн. Энэ ховой ботсон зам минь. Чамаг явуулаагүй. Тэсч. Чамаг авааслаг шилтэн гэдэгт чинь эргэлзэх юм алга. Чи сүүлийн 2 жил бэлтгэлээсэн болохоор энэ дайнд үл өвших боломжгүй хүчтэй хүн нь болно. Чи хийжтэй их хүчтэй байлаач гэсэн чи зүгээр нэг хүн. Ганцхан алдаал гаргах гэдэг. Тийм болохоор би чамайг тулаанд орохыг өдийг хүртэл тэргүүлсэн. Тэсч. Чи тэсэг хэстэй зүйлийг халтгаарлаа. Чи тулаанд орох хүсэлтэй хэвээрээ байна уу? Тэсээ шууд л үгэн зэрэггүй тийм ээ гэдэг бөгөөд яалтачгүй дайнд орохыг хүсэж байгаа нь ойлгомжтой. За ингэснээр манай Тэсшээ дайнд оролцохоор болж байгаа. Замартаж өвөдөгөө гадаа нь бэлтгэл тулаан хийгэр болсон байдаг бөгөөд тулааны дөрвийг мэдж байгаас тэгснээр өвөн шууд л манай Тэсшээ рүү дайрна. Тэсшигийн биеийн бэлэг харахад яалтачгүй өөрийнхөө манааны төвтэйгөө өнөө хараатны төвөө нийлүүлсэн гэдг нь анзаарагдаад арай илүү хөнгөн хөдөлж байгаа нь харагдаж байгаа биз. Эдгээр мэдээж насны бүгсэнд өвөөл хойно яалтачгүй манай хүнийг хөдөлгөөн болон зайлмиг хэрэг газар унгааж эвгүй байдалд оруулдаг ч гэсэн Тэсшээ өөрийнх нь авьяасаараа өнөөгөөс нь мултарж чадаад байна шүү. Өтгөө хөөрхий бүр нэрнгээсээ нэлийн хүчрэг болцсон байдаг бөгөөд өвөөтөөгөө эн тэнцэд холдоод байгаач. Одоо зурглаар харагдаж байгаачлан Тэсшээ яг өнөө каратны төвтөөгөө нийлж байхдаа хэцүү байсан хамгийн хүчрэг маананыхаа төвшин өвөөгийнхэн өдөс ашиглахаар болдог ба энийг удирдах чадаж байгаад нь өвөө нь цочролд орж байгаа юм шиг харагдана. Өөрөөгөө шууд бол маш хүчрэг дайралтаар дайрж зөвхөөгүй хойшоогоо шахсаар за ингээл дийллээ гэсэн юм болно. Тэгээ ялтчгүй туршлага юм уу залтын зөрүүл явах л да. Гэхдээ та нар ямар аймаар потенциалтай гэдгийг сая харсан байх. Би ялагцав. Тийм их юм хийчихэд таныг нэгсгөө чадсангүй. Энд чи намайг өвөө биш харин командлагч гэж дуудана. Зягийн нэрээр энэ удаагийн партиг дуусгаж байна. Тэгэхээр таатман дараагийн партиг илүү хурдан авч үзэх юм бол лайк болон subscribe бодроод өөр нэг зүйлийг хэлэх юм бол манга цэгийн зургтом.com зургтом.cg сайт гэсэн манай сайт руу зочлон хүссэн зураг номоо унших боломжтой. Тэгээд манай Android үеийн системтэй гаргаж барьдаг хүмүүс бүр илүү амар болсон нь мэдээж аппликейшн гарсан. Та хэд манай аппликейшнаа яаж татахыг мэдэхгүй байх юм бол зургтом гэж Play Store-оос хайгаад гараад ирнэ. Эсвэл description-дээр байрлуулсан аппликейшнаа татах линктээр дараа шууд татах боломжтой шүү. За тэгээд энэ хүртэл үзсэн үнэхээр баярлалаа. Тэгээд дараагийн бэлтгэр уулзлаа. Өндөр баяртай.